2001 оны 1-р сарын сүүлч налахын дүүргийн захад орших хуучин уурхайд өнхөл явдал болов. Тэр үед одоогийн шиг хяналтын системтэй шин техниктэй газар биш, харин хуучны эвдэрхий тоног төхөөрөмжтэй хонглын анхаарч уултан тааруу өдрийн гэрэл дутуу хар бараан ажлын орчинтой байлаа. Тэнд 2 дахь жилдээ ажиллаж байсан 28 настай уурхайчин Баттар тухайн өглөө устаасаа арай иржээ. Хуучин ахлагчин тооны дуудаад өнөөдөр 4-р салааны ойролцоо амжилтын харин 20-д хэсэг рүү ордохгүй шүү гэж анхаарууллаа. Хүн бүр энэ үгийг сонсоод дуугүй байдагч хоорондоо ярьдаг нэг зүйл нь бий. 4-р салааны гүндэх нэг хуучин хан нурсан хонголд 1990-ад оны ихэнх үеэс хойш хэн ч ордоггүй. Нуранган дарагдаад гаргаж чадаагүй уурхайчдын чимээ байдаг. Тэр хэсгийн ойролцоо шөнө бүр ямар нэгэн сохилтын чимээ гардаг гэж олон хүн ярьдаг байлаа. Баттар ийм яриан төлөвлөн итгэдэггүй шөнө газар хөдлөлөц хуучин лууд юмчин гэж боддог. Тэр өдөр энэ бодол нь бүрэн өөрчлөгдөн гэдгийг тэр үед мэдээгүй лээ. Уурхайн амраа уруудах шатналуу 2 талаасаа хүйтэн агаар сорогдож байгаа мэт салхилж байлаа. Хонглын амсарт ормогс малгайныхан гэрлийг асаасан ч гэрэл дөнгөж 3 алхмын цаг гэрэлтүүлж байлаа. Өнгөрсөн олон жилийг даваад ирсэн энэ нүүрсний тоос чигтэй хөрсийг бүдэг цагаан утаа шиг таатай өнөргүй манан бүрхжээ. Жавартай өглөө болохоор хонглын агаар бөөрчөөд гэрлийн тусгаж шороо хүчин мөхөссөн модон толгорын сүүдэр урт харагдахад дахил дотор харцаамаар гэлбэлсэн. Гэтэл 4-р салааны урд хэсэгт хүрэх үед Баттар Кеннет нэг хачин байдлыг анзаарчээ. Ямар ч тоос байхгүй, бас салхич байхгүй мэт. Уурхайн дотор ийм нам гүн байдаггүй. Ядаж агаарч уултын хөндөөс салхи сорох чимээ байдаг. Гэтэл өнөөдөр чир чимээ бараг лалах байлаа. Баттар хэмжил хийх ёстой газраасаа арай цаашаалхвал том төмөр хаалт бий. Хаалганы гол улаанаар бодсон хуучин бичиг бүдэгхэн үлдсэн харагдаж байлаа. Тэр хаалгыг хараад Баттар санаа алдаж энэ хэсэг рүү дөхөж очдог хүн ч баг. Гэхдээ өнөөдөр яагаад ч юм хаалганы өмнө зогсох үед харьсан харцаач нуруугаар нь хөөд таах шиг болов. Өнөөдөр ус нэвтсэн байлгүй гэж өөртөө хэлээд иргэн үлгүүрээ засаад ажил руугаа ирэх гэж бодвол хаалтны цаанд төмөр цул унсан чимээ гарлаа. Жижигхэн шавар хоолоо унахтай төстэй. Дараа нь ортоос чимээгүй боллоо. Баттар зог тусаж тэрээс хэнж байх эсгүй. Хаалгыг төгдсөн байгаа. Төлхөөр нь ахлагчийн өрөөнд байгаа шүү дээ гэж бодон зогсож байтал. Гэсэн ч гинт гих цохилт араас нь эсрэг мэд тодхон сонсогдлоо. Хин нэгэн хүнд зүйлээр чулуу эсвэл модоор цохиж байгаа мэт байлаа. Баттар угсгийн эргэж хаалгыг ширтгэд тоос манандсан харагдав. Гэхдээ хаалганы доорх завсраас жижигхэн шороо савсах шиг боллоо. Тэр хэсэгт ганцаараа зогсох дэвчшгүй санагдаж Баттар эргэж алгалаа. Гэхдээ алгаж игэлсэн чинь чимэн дээр хардна хинэгэн шивнэв. Эхний шивний тод биш байлаа. Харин дараагийнх нь яг л ард зогсож байгаа мэт чихэн дээр шивнэлээ. Хүй. Төрүүлээ. Баттар мэл гайхаж нуруугаар нь хөөтөнгөөс цовров. Гэрлээ хоол руу тусгаж хэнийхэн гүгээд нуугдсан болов гэд эргэн харсан ч хинч байсангүй. Тэгээд тэр шивнийг андууруул гэж өөрийгөө дайшлан бодох гэж оролдож байтал 2 хүн ярьшгүй мэд хоолой хаалтны цаанаас гарч эхэллээ. Нэг нь бүдүүн нөгөө нь залавтар хоолоогоор "Чэ төрүүлээд нүүрстэй эсхийг өгөх. Би ард талаас нь барина." Цаа ойлголоо. Гихмэд яг ажил ярьж байгаа юм шиг 2 хоолой байлаа. Баттарын гар уул нь хөшөөд шүтэн тажихнан эхлэн энэ яриа яг тэрний араас хэдхэн алхмын цаанаас гарч байгаа мэд тод байсан юм. Хин ч ортоггүй бүх насаараа хаалттай байсан ба 7 хүн дарагдаж амиа алдсан гэж ярьдаг тэр хонгол дотор нь хүн ярьж байна гэж үү. Хойрхон цохилт хаалгыг яг нүдэж байгаа юм шиг сонсогдов. Хаалганы төмөр хүрээ тоостойгоо торгилж Баттарын зээшинд үрдэлт оргиж мэдрэгдэж байлаа.
Чимээ улам ойр бас улам ордтой болов. Яг л орчин үе юм биш. Хуучны хүнд үрзэрч чулуу цохиж байгаа юм шиг байлаа. Баттөрийн зүрх хүчтэй цохиулж гарын салгана. Хий нэгэн тэнд байгаад нурсан нүхнээс гарах хүч байгаа юм болов гэж нэг агшин бодсон ч энэ бодлыг нь амьсгаан таслах шахсан дараагийн чимээ тас нэргэв. Цохилтын завсар хүн амьсгаах дуу гарлаа. Гүн ширүүн шансан амьсгаа байлаа. Хин нэгэн бараг яг хаалганы яар зогсоод амьсгалж байгаа юм шиг. Баттөр угсгийн боцох гэж оролдсон ч генетер олон хонгил дотроос хаанаас нь гарч ирснээ санахаа байлаа. Тэр өдөр өглөө өнгөрч ирсэн самн нарийнхан арай доор нь чигтэй шороо байсан. Харин одоо гэрлийн тусгалаар харагдахад ханан дээр хар өнгийн дөслөд орсож байгаа мэт сүүдэр үзэгдэв. Тэр сүүдэр яг амьсгалж байгаа мэт хөдлөгшөх харагдахад Баттөр зүрхээ тарж зогссон. Хөөе, битгий юу? Яг араас мөн чанга дуудлаа. Хоолой нэвтрхий үнийх шиг хэтэрхий танилалаа. Баттөр эргэж харж зүрхэлсэнгүй. Зогтох гэж хорлоо тусам хонглын ханар жижигхэн чулуу унах чимээ сонсогдож байлаа. Хэд алхмын дараа л гарах хаалга харагдах ёстой. Гэвч Баттөр хэдэн минут алгасан ч гарах амсар төрөхгүй байлаа. Хонгол уртасч байгаа мэт байлаа. Амин явах гэж буй хүн шиг амьсгаатан гэрлийн хоёр гартаа хатгангууд л ард талд нь асар хүчтэй чимээ дахин сонсогдов. Тэр хонглын амсраас гарч ирэхэд хүйтэн жавар нүүрэн дээр нь шулуухан үлээж байлаа. Малгайныхын гэрлийг унтраахад нарны сул туяа уулын цаанаас тусаж эхэлжээ. Гэвч тэр айцтай хэвээр байлаа. Яг хаалга руу эргэж харахад төмөр хаалган дээр үл мэдэг жижигэрэл харагдаж байлаа. Дотор нь ямар нэгэн цөөл хөдөлж байгаа мэт байсан. Маргааш нь Баттөр ажилдаа ирээгүй. Авлагч нь гэрт нь ирээд уулзахад Баттөр нүүрэн цагийн яриагаа чөлөгтэй болж чадахгүй байжээ. Тэр нэг л өгүүлбэрийг олон дахин хийсэн гэдэг. Тэд гараагүй. Тэд тэндээ үлдсэн шүү дээ. Тэд одоо хүртэл ажилласаар байгаа гэж хэлжээ. Тэр өдрөөс хойш Баттөр дахин хизээж уурхай хонголд ороогүй. Хоройтой хэсэг өнөөдрийг хүртэл алдтай хэвээр. Харин шөнөөр уурхай орчмоор явах хүн тоон. Тэнд одоо хүртэл хүрсний цохилт амьсгаа ярилцах дуу сонсогддог гэдэг. Бид Монгол болон Солонгос хэлээр шинэ жилийн үрлэгээ постэр, QR кодтой дижитал урилга бэлтгэж байна. Солонгост ажиллаж амьдардаг монголчууд, Солонгос ресторан, үйлчилгээний төвүүд, Монгол байгууллага болон Солонгос сандарсан арга хэмжээ бүгд биднээс шууд захиалж болно. Та зөвхөн захиалгаа өгөхөд л хангалттай урилга болон QR кодыг тань руу илгээх болно. Зочид нь шууд уншуулад урилга авна. Цаг хугацаа биднийг шахан яг л үл мэдэг тоглогчийн дэний таспорт чи хүслэх хэл харин би акшн чи бол хатан харин би дачин өсчлөөл яаж газар дахан